Төсвийн таамаглал эрх чөлөөтийн төсвөлийн тухай ярилцж байгаа. Өмнөх хэлцүүлгүүд дээр бас дотоодын бүтээгдэхүүнд үзүүлж байгаа энэ салбаруудын нөлөөллөө бид бүхэн зөв тооцоолж чадж байна уу гэдэг юм асуултыг бас асуугаад байгаа. Тэр дундаа хөдөө аж ахуйн салбарын энэ савлгаа, зуудын эрсдлийн нөхцөл байдлыг яг яаж тооцоолж байгаа вэ гэдэг дээр яг бүрэн хариултаа л давж чадахгүй л байгаа. Тэгээ инквайри сайд гэхээс илүүтэй яг судлаачид энэ тооцооллыг гаргаж байгаа мэргэжлүүд маань бас энэ дээр нэг хариулж өгөөч. Зуудын эрсдлийг тооцдог тусдаа томьёотой байгаа. Олон улсын байгууллагуудын бас зөвлөж байгаа энийгээ илүү сайжруулах, доктортой хөдөө аж ахуйг явуулах чиглэлийн ийм бас одоо зөвлгөөнүүд бас байгаа. Тэгэхээр дотоодын бүтээгдэхүүний нэг 10 орчим хувийг эзэлж байгаа. Зудаас хамаарсан нөлөөлөл нь асар өндөр байгаа. Энэ салбарын одоо энэ тооцооллоо бид нэр зөв хийж бидний яриад байгаа энэ 9 тоо бас зөв гарнаа. Тэгэхээр нарийн яг ингээд задлаад асуухаар тодорхой хариулт өгөхгүй байгаа учраас энэ дээр тодорхой хариулж өгөөч. Аюул, өртөнг, эмзэг байдлаа туулахч одоо гамшигын эрсдэл төсвөртэй байх тэр чадвартай хуваагаад тодорхой энэ гамшигын эрсдэл нь гардаг ийм одоо бас олон улсын томьёоллууд бас байгаа. Энэ томьёоллуудыг та бүхэн маань яаж хийсэн бэ гэдгийг асуугаад байгаа. За хоёр дахь нь засгийн газрын өөрийн асуудал байгаа. За засгийн газрын өөр 35.4 их найдаар дотоодын бүтээгдэхүүний 39.4%-ийг 2025 онд эзэлж гинэ гэдэг ийм тооцоолол гарсан. Өмнөх онтой харьцуулахад 2 их найд төгрөгөөр өссөн ийм үзүүлэлтс байгаа. За энэ засгийн газрын өөрийн 65.2%-ийг нь гадаадын зээлийн одоо ашиглалт үндсэндээ эзэлж байгаа. Тэгээ энэ одоо танилцуулга дээр бол өнгөрсөн оны 12 сарын 12-нд өргөн барьсан гишүүдийн гадаадын энэ одоо зээлийг чөлөөлөх тухай тодорхой том төслүүдийг явуулах тухай эндээс хасаж тоосох тухай энэ хууль бол үндсэндээ унсаа. Тэгэхээр энэ 9 тоонд маань бас өөрчлөлт орох уу? Энэ асуудлыг бас бид нэр ингээд яг тодорхойгүй байдалтай бол үлдээх гэж байна. Ингээд батлаад явлаа гэж бодоход дахин хууль өргөн бариад тэр асуудлаа шийднэ гэж ойлгож байгаа юу? За энийг хоёрт нь тодруулъя. За дагах хууль дээр нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдолтой асуудал орж ирж байна. За тодорхой буцаа олголтын хувиас гадна нэг чухал асуудал байгаа нь бол энэ хөдөө аж ахуйн гаралтай түүхийд бүтээгдэхүүнийг нөөтөөс чөлөөлж байгаа. Гэхдээ бүртгэлийн процесс аж ахуйн нэг жолон малчид иргэдийн дунд байнгын ийм одоо асуудал гарсаар байгаа. Анханаас нь 1% тооцоод бүртгэх, заавалжгүй хүсэлт өгөх ийм байдлыг одоо үндсэндээ шаардахгүйгээр зохион байгуулалт хийх, хялбарчуулах юм боломжууд байдаггүй мó. Сая зүүн бүсийн зөвлөгөөн дээр Сүхбаатар аймгийн Баянтал сумын бизнес эрхлэгч махны үйлдвэрийн одоо төлөөлөл үндсэндээ татврын ажлыг бид хийж байна. Татврын одоо үндсэндээ бүртгүүлэх тэр одоо зохион байгуулалтын бүх ажлыг бид нөгөө малчтаа заавал баримттай бүртгүүлнэ тэрээгээд жилийн эцэст нөгөө одоо бас бүртгэлтэй холбогдлолтой асуудлууд үндсэндээ үүсээд энгийн одоо ажил хийж байгаа энэ үйлдвэрт махаа өгснөөс янз бүрийн баримт шаардахгүй байгаа энгийн хүмүүст өгөх нь дээр юм шүү дээ гэдэг ийм ойлголт руугаа бол явж байна. Зарим татвараа бүрдүүлээд ингээд үндсэндээ одоо ажиллаж байна. Зарим нь бол үндсэндээ ямар нэгэн татврын бүртгэл юм байхгүйгээр илүү хожоотой байдлаар яваад байна. Тэгэхээр энэ бүртгэл мэдээллийн энэ одоо буцаа олголттой холбогдолтой асуудал дээр бас анхаарахгүй мó гэдгийг нэг зайлшгүй тодруулах бас хэрэгтэй байна. Тэгэхээр энэ дээр татврын мэргэжлийн нэг хариулт өгөөч. За, инквайри сайд хариулъя. Жодон багийн инквайри. За, нөөтийн тооцоо холбоотой ажлын хэсэг хөдөө аж ахуйн ганц зуудын эрсдэлтэй холбоотой асуудал дээр эдгээр бацаад бэлдэж байгаарай. За, хөдөө аж ахуйн салбар Монгол улсын эдийн засгийн 7%-ийг бүрдүүлж байгаа. 5.3 их найдын тэнцэх дотоодын бүтээгдэхүүнд нөлөөлж үйлдвэрлэж байгаа. За, салбарын өсөлтийг дунд хугацаанд 7-оос 8% гэж үзэж байгаа. 25 онд 36 орчим баха хувийн өсөлт хийсэн. За энэ бол улсын их хурлаараа баталж хэрэгжүүлсэн цагаан алт, хүнсний хувьсгал, атрын дөрөв энэ зорилттой хөтөлбөрүүдийн үр дүнд хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэр боловсруулах салбар нь ялангуяа нэлээд сайн бэхжээд авсан. Газар олголт нэмэгдсэн 200 мянган гагаар шинээр атар газар нэмж
эргэлтэнд оруулж байгаа. Энийгээ дагаад дотоод үйлдвэрлэл өсөж байна. За мөн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн гаралтай түүхийдийг экспорт хийх шин зах зээл нээх ажлыг засгийн газар сая хийсэн. Эдийн засгийн харилцан туслах бишээ нөгөө Евразийн эдийн засгийн холбоотой худалдааны чөлөөт хэлцээрийг байгуулад одоо хэрэгжилт эхлэх гэж байна. Энэ бол манай уламжилт хөдөө аж ахуйн бараа 367 төрлийн бараа энэ хүйтэн сөргөн бүсийн 180 сая хүнтэй зах зээлд өрсөлдөх татврын таатай боломжийг орчин бий болж байгаа. За нөгөө талаар хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрүүдээр үүн дотроо мах ноолуурын одоо боловсруулалт экспорт эрс нэмэгдэж байгаа. Үйлдвэрлэх бэлтгэх хүчин чадал сайжирж байгаа. Стандарт олон улсын стандартууд нэвтэрсэн. Шаардлагуудыг хангаж байгаа. Зах зээл хилж байгаа. Махандаа ирэхэд л одоо жилбэр сүүлийн 3 жил 300 сая доллароос буусангүй. Ноолуурын экспорт, ноолуурын боловсруулалтын түвшин жил болгон 100 сая доллараар дээшилж явна. Тэгэхээр энэ хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбарын өсөлт энэ дунд хугацаанд энэ нэг 7-8% өсөлтийг хангаад явах суур боломж бүрдсэн. Гол суур реформууд хийгдцээ. Тэгэхээр энэ ажлууд цаашдаа ингээ явнаа. За эрсдэлтэй холбоотой сүүлийн 60 жилийн хугацаанд болсон одоо ганц удын мэдээлэл тооцоонууд байгаа. Энтэй холбоотойгоор Эдрбат сайд салбарын асуудлыг ярив. Дараа нь 4 номер сангийн яам нөөтийн тооцоолттой холбоотой. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулж хариуллаа. Нөөтийн тооцоол сангийн яам хариулъя. Гаул гишүүний асуултанд хариулъя. Сангийн яам татврын бодлогын зарчим зөв. За татврын нөөцтэй холбоотой ер нь бол төрний малчин ногоочд хүмүүстэй холбоотой татврын бүртгэл, ногдол, тайлагнал тэрний бас хүсэлт гаргахтай холбоотой энэ чиглэлээр бол бас энэ татврын хуулиуд дээр зөвлөн туслах чиглэлүүдээр хийгдэх ийм зохицуултууд бас хуулийн төслүүдээр бол орж ирнэ. За нөгөө талаар бол энэ татврын албын татвар төлөгч нартаа мэдээлэл хүргэх, сургах, боловсруулах, зөвлөгөө өгөх энэ чиглэл рүү бол ингээд ажиллах ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн мэдээллүүдээр нь бол онцгой анхаарч энэ үйл ажиллагаа бол илүү сайжирна гэдэгт бол гишүүнтэй бол санал нэг байна. Тэр ногоочд дээр бол хүсэлт гаргаж иж тэр тайлан бэлтгэх ажлыг нь хийж өгöd байна. Тэгэхээр нөгөө эрдийн гормоор бол тайлангууд бол өөрөөсөө татвар төлөгч маань өөрөөхөө ногдлыг тайлгналыг бол хариуцах ёстой. Хүсэлт За гүйцэтгэд хариулчээ. 4-р микрофон. Ажлын хэсэг. За хүсэлт гаргадаг нь бол эрдийн гормоор биш би хялбаршуулсан хэлбэрээр татврынхаа тооцоо тайлан гаргая гэдэг үүднээс гаргаж байгаа учраас татвар төлөгч бол зайлшгүй бол хүсэлтээ гаргах шаардлагатай байдаг. За тодруулж асууя. Мөнгөн цогийн гагуул өгшөө. Тий, салбарын хүрээнд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн тухай маш сайн мэдж байгаа. Тий, миний асуултыг яг бүрэн л ойлгохгүй л одоо би яг мэрэгжлийнхнаас асуугаад байгаа байхгүй юу? Жилийн дотор хасах 5.5-аас нэмэх 20 хэдэн хувиар савлж байгаа энэ зодын эрсдлээ эрх жилүүд яаж тооцож байгаа юм бэ? Тусдаа ийм томьёо хүртэл байдаг. Тэгээ энэнгээр нь нарийн тооцож чадсан юм уу? Хэрвээ тооцоолж чадаагүй байх юм бол дотоодын бүтээгдэхүүний чинь нэг 7-оос 10% нөлөөлж байгаа энэ салбарын үзүүлэлтэд бид нар бүрэн дүүрэн тооцоогүй бол болох гээд байна. Тий. Тооцсон гэж байгаа маань тэгвэл яг яаж тооцсон? Энэ зодын эрсдлийн энэ томьёогоороо гамшигын эрсдэл нь яг хэд байна гэж гарсан юм бэ гэдэг би тоо бодиттой юм одоо томьёол асуугаад байгаа байхгүй юу? Энийгээ бид нар бүрэн дүүрэн зөв тооцож байж энэ тоо маань бол үндсэндээ одоо энгийн ухаанаар бодоход зөв гарнаа. Тэгэхээр зөвхөн энэ одоо хөдөө аж ахуйн салбараар жишээ аваад одоо ярихад дотор нь энэ салбаруудаа ингээд задлахаар чинь ингээд нэг За их хэр сайд хариулъя. Төсвийн хүрээ тооцоо олон улсын стандартын дагуу гол одоо макро үзүүлэлтүүдэд тооцож чадж байгаа. За өмнө хөдөө аж ахуйн салбарын энэ савлгаа ингээд өндөр байгаад байгаа нь энэ ганц зуудтай холбоотой. Энэ эрсдлийг даван туулах чадвартай холбоотой л малын зүг бус хорогдол, огцоо нэмэгдээд л
салбарыг унгаа эдийн засаг нөлөөлөл өвөл нь өнтөө орчхоор өсөөд л эдийн засаг өсөж харагдтал байдаг. За энийг зохицуулах бодлогын арга хэмжээнд авагдсан. Энэ бол махан бүтээгдэхүүний экспорт. Энийг нээж өгснөөр энийг зохион байгуулснаар жил бүр 300-аас хамгийн багадаа шүү 300-аас 350 сая доллар махан бүтээгдэхүүн экспорт нь гарч тэр хэмжээгээр малчтын орлого нэмэгдэж байна. Энийгээ дагаад бэлчээр ашиглалт сайжирж байна. Нөгөө талаар мал мах хүнд ороод ирэхээр За энэхээр сайд хариулъя. Хариултаа дуусгая. энэ бэлчээр зөвхөн найддаг нүүдлийн мал аж ахуйгаас илүү тэжээлийн тармил олон төрлөөр таригдж эхэлж байна. Орон нутгууд малчид тэжээл тарьдаг болж байна. Ингээд өвөл өнтөө ямар ч эрсдэл гарсан малаа тэжээгээд онд оруулдаг болж байна. Шаардлагатайгаас илүү олон мал тэжээхэ болж бүгдийн намартаа зах зээлд нийлүүлээд их малаа авч ороод төлөвлөлдөг болж байна. Энэ үр ашигт байдлын огцон орлогын нэмэгдүүлж байна. Эний цаан чинь цөлжилтөө тэмцэх, бэлчээрийн ашиглалт, малын тоо толгой, малын сүргийн бүтэц, үр ашиг, гадаад экспорт, зах зээл, эдийн засаг гэд маш олон асуудал зөвхөн ганц махан дээр зангидж байгаа байхгүй юу? Энийг дагаад тэжээлийн үйлдвэр, газар тариалан гэд олон салбарыг хөндөж байгаа юм. Тэгэхээр бид олон жил энэ салбарыг зохицуулж хүчээр барьж ирсэн. Үр дүн олигтой гараагүй. Эд малчтаас сайхан нийлүүлээд үн ороод ирэхэд төр орж ирээд оролцоод. За яг энэ гамшигын эрсдлийг тооцсон тооцоололтой холбогдлолтой бичгээр болохгүй биш санал авъя да. Яг юу нь яаж тооцож байгаа юм бэ гэдгийг л асуухаар ингээд шал өөр одоо хариулт өгöd болохгүй байна. Тий, мэрэгжлийнхнаас нь би бичгээр авъя. Нөөтийн буцаа олголтын хялбарчлагтай холбогдлолтой бас энэ дээр одоо бас тодорхой шийдлүүдтэй холбогдолтой асуудлыг цаашдаа нэлээд анхаарах хэрэгтэй байна. Тэгээд энэ дээр бас тодорхой санал мэдээлэлээ бичгээр өгөөч. За хоёр дахь нь тэр засгийн газрын өрийн асуудал дээр тооцоолж оруулж ирэхдээ 5.2 их 80 төгрөгийг энэ хууль батлагдаж болно одоо шийднэ гэдэг ийм агуулгаар орж ирсэн байна. Тэгэхээр хууль нь батлагдсангүй. Энэ тоо өөрчлөлт орох уу? Эсвэл одоо дараа нь дахиж нөхөж батлана гэдэг байдлаар хэдүүлээ ингээ батлаад явах уу гэдэг энэ дээр хариулт. За ган хөлөг гишүүний асуулт тэр дутуу хариулагдаад байгаа асуулт цагтаа багтахгүй бол манай ажлын хэсэг бичгээр хариулт өгчөөрэй. Бичгээр гамшигтай холбоотой асуудал, гамшигын эрсдэлтэй холбоотой асуудал. За тулга ажлын хэсэг 4-р бүхэн ган хөлөг гишүүний асуултанд хариулъя. За тулга сангийн гишүүний асуултанд хариулъя. Төсвийн хүрээний мэдээлэл дээр байгаа үрийн хэмжээ маань ган хөлөг гишүүний энэ хязгаарын тоо байгаа. Одоо ирэх 3 жилийн хугацаанд засгийн газрын үрийн хэмжээ энэс давахгүй шүү гэсэн хязгаарлалт байгаа. Хэдийгээр бид нэр төсвийн доктортой байдлын тухай хуулиар үрийн хязгаар нь дотоодын нийт бүтээгдэхүүн 60% хэтрэхгүй боловч ирэх 3 жилдээ эхний 2 жилд нь бол 50% хэтрэхгүй, 29 онд л 45% хэтрэхгүй гэж байгаа. За энэ дээр болохоор гадаад зээлийн ашиглалтын тухай хуулийн дээр байсан 2 төсөл бол бүрэн шингээд явж байгаа. За энийг бол яагаад оруулсан бэ гэхээр эцсийн хилцүүлэг дээр байсан учраас оруулсан. За хэдийгээр хууль унсан ч гэсэн энийг засгийн газар дахин өргөн барихаар төлөвлөж байгаа учраас энэ төсвийн хүрээний мэдээллийн үрийн тоонд одоо өөрчлөлт оруулах одоо шаардлага байгаа гэсэн. За баярлалаа.